сайн байцгаана уу? Та бүхэндээ дараагийнхаа бичлэгээр уулзч байгаа та байна. Тэгээд энэ удаа Солонгос улсад сар тутамд удирдлагын дунд тийм ээ шинэ визний ангиллууд журам өөрчлөлтөд орж ирж байгаа. Маш олон одоо нөгөө эцэгчүүдэд, хүүхдүүдэд Солонгос улсад гэр бүлээрээ амьдрахад одоо тийм ээ нэг визний ангиллын талаар аюух яригдж байгаа шүү дээ тий. Тэгээд тэрхүү визний ангиллын талаар буюу Солонгос улсад сургуулийн наснд сурч байгаа хүүхдүүдийн эцэгхийн одоо дагалдан болон тэр сурж байгаа хүүхдүүд хэрхэн одоо сураад ажиллаад дээр нь бас нэмэлтээр бас тийм ээ сурсныхаа дараа их сургуулиудад бас яваад орох боломжтой юм бэ гэд сургуулийн сурагчдад зориулсан одоо D4 визний талаар буюу эцэгчүүдийн G1 визний талаар энэ удаагийнхаа дугаарыг та бүхэнд бэлтгэхээр одоо тийм ээ бид хоёр бэлэн болсон байна. Тэгээд та нартаа маш олон одоо нөгөө энэ визний англи дээр чинь урд нь өөрчлөлтөө байсан бас нэлээд одоо тийм хүмүүс байсан шүү дээ. Одоо шинэ энэ визний одоо журам дээр ямар гоё шинэ өөрчлөлтүүд орж ирвэ гэдэг талаар сая хичээсээ бүх одоо бүр самбар дээр хичээлийн танилцуулгад бэлтгэл ажил бэлэн болсон байна. За ингээд та нартаа ягаад энэ визэдээ тийм ээ өөрчлөлтөө шинэ журам дээр ямар өөрчлөлтүүд бий болов бун эцэгчүүдэд ямар дараагийн визний английн асуудлууд одоо тийм ээ гарч ирж байна вэ? Ямар боломжууд бас байна вэ? Хүүхдүүдэд дан ганц одоо тийм ээ 12-оо төгслөө ахлах сургуулаа төгсчөөд тэгээд нөгөө Монгол уцах ч юм уу, аль эсвэл энд сурах ч юм уу, ажиллах ч юм уу, энэ тохиолдлуудад нь бүр тодорхойгоор яаж одоо тийм ээ энэ журамд шингэж орж ирвэ гэдэг талаар сая хичээсэн асуудал тодруулаад бүр заалах гэж самбар дээр бэлэн болсон байна. Тэгээд энэ 2025 оны шинэ одоо тийм ээ журам дээр ямар өөрчлөлтүүд онцгойлон бий болж гарч ирв. Тий, хуучин бол зөвхөн одоо хууль бусаар орсон сууж байгаа хүүхдүүдийн сурах эрхийг хамгаалахын тулд виз олох уу үгүй юу? Энэ гэр бүлд виз олох уу үгүй юу гэдэг тийм юу байсан тийм үү? Дүрм байсан. Гэхэд энэ удаагийн одоо шинжилгээ өөрчлөлтөөрөө болохоор нэгдүгээрт нь хууль бусаар орсон сууж байгаа хүүхдүүдийн сурах эрхийг хамгаалаад виз олох уу эсвэл үгүй юу? Үгүй эргээгээд нөгөө хүүхдээ виз олголоо гэхэд энэ хүүхд маань сургуулаа төгсөөд ажлын байран дээр гаргаж ажиллах уу, их сургуульд оруулах уу, үгүй л нутгийн буцаах уу гэсэн хоёр юм бодлого хамт явахаар гэж шинжилгээ өөрчлөгдсөн байгаа. Тэгээ энэ хугацааны явж гисэн 3 жилээр сонгогдсон одоо 4 сарын 1-ээс одоо хэрэгжихэд явж байна. За баярлалаа Тэглэвэ хаа. Тэгээд энэ маань дотор маш олон төр байгууллагатай байгаа шүү дээ. За хаанаас ямар өөрчлөлтүүд яаж орж ирсэн бэ гэдгийг дараалангаар за хичээсээ самбар дээр бичүүлээд харцгаая юм уу. За. Хүүхдийн сурах эрхийг хамгаалах, сунгах, ажиллах, суралцах эрхийн визэн дээр хуучин ямар одоо тий өөрчлөлттэй байсан юм бэ? Анх одоо тий энэ чинь бас 2 жилийн өмнө гарч исэн тий. Тэгэхээр тэр одоо 2 жилийн хугацааг одоо дуусгачих шүү дээ 3 сарын 31-ээр. Энэ хугацаанд ямар өөрчлөлтүүд, ямар одоо тий манай бас одоо Монгол улсын хувьд ямар олон бас үр хүүхдүүд, эцэгчүүд бас визтэй болоод энэ одоо тий гэр бүлэрээ энэ бас хүүхдээ сургангаа эцэгчүүд нь визтэй байсан энэ тохиолдол дээр бас өөрчлөлтүүд юу байваа. Тий. Энэ хуучин дүрм нь болохоор 2022 оны 2 сарын 1-ээс эхлээ хэрэгжиж явсан дүрм гараад тэгээ 25 оны 3 сарын 31-ний хооронд хэрэгжинэ гэх 3 жилийн хугацаатай хэрэгжсэн байгаа. Тэгээ энэ хуучин дүрмэн дээр бол яаж исэн бэ гэхээр Солонгос улсад төрөөд 6 нас хүрсэн 6 наснаас дээш гэсэн үг тийм үү. За тэгээд сургуульд орсон байх хэрэгтэй. Бага. За ямар ч байсан ийм сургуульд орсон байх нь шүү дээ. Заавал сургуульд орсон байх хэрэгтэй. Энэ тохиолдолд сургуульд за үгүй бол ээж аваагаа дагаад Монгол төрчүүд орж иж болно тийм үү. Тэр тохиолдолд одоо 1-ээс 6 насны дотор байгаа хүүхэд орж ирээд 7 наснаас дээш бага сургууль бас элсэн байх хэрэгтэй. Элсэн залтууд байсан. За энийг гүйцэлдүүлэх юм бол одоо бас нөгөө нэг дунд сургуультай ч бас орж иж болно шүү дээ. Тэгэхэд энэ хүүхэд ямар ч байсан л орж ирээд 7 нас. 1-ээс 6 наснда бол яг энэтэй адилхан. 6 жил болсон бол жил гэж авах нь шүү дээ тий. Тэгээд сургуультай явж явах юм бол D4 гэдэг визийг олгоод эцэг эхт нь G1-ийн 85 гэдэг визийг олгоод энэний төрсөн дүү ах төрсөн дүү ээж болно тийм үү. Тэнгүүд энэ хүүхдүүд нь нас нь хүрээгүй цэцэрлэгт явж иж болно шүү дээ. Цэцэрлэгт явж иж болно. Гэхдээ энэ хүүхд нас нь хүрээгүй дээрээс нь сургуульд ороогүй байх юм бол энэ хүүхдүүд өгөхгүйсэн. Ийм залт байсан аахгүй. За тэгэнгүүт одоо ээж аав нь бол энэ хүүхд бол дөнгөж оронгуудаа эрүүл мэндийн одоо даатгал шууд хамрагтай явжсэн конгомпо. За хүүхд нь эцэг эхчүүд нь бол байхгүй. Хэрвээ энэ хүмүүс одоо нөгөө хөдөлмөрийн гэрээ байгуулад ямар нэг аж ахуйн нэгдэд ажилд ороод тухайн аж ахуйн нэгдээс энэ ээж аваад одоо дөрвөн даатгал буюу саадэ бөмбөг хийж өгнө гэд гэрээ байгуулсан байх юм бол иммиграшнээсээ зөвшөөрөл аваад ажиллаа болно окей гэж ажил нөгөө чирүү чагийг ви халдун хогоо гэж байдаг шүү дээ. Тэрийг аваад ажиллаад гэрээ байгуулаад ажиллах юм бол энэ эрүүл мэндийн даатгал төлж болж исэн. За ийм одоо зарчмаар явж исэн байх нь шүү дээ. Хуучин. За тэгэнгүүт одоо энэ жил 3 жилээр сонгочлаа шинжилгэчлээ бүр гоё болчлаа гэдэг байгаа шүү дээ.
Үүндээ гоё болоод байгаа мó? Цаана яг ямар утга агуулга удаад байгаа юм бэ гэдэг тал дээр бас ярих гэж бодож байна л да.